За сайн бацгаана уу. 7 хоног бүрийнхэн ээлжит лайвыг эхэлж байна. За өнөөдрийн бидний ярих сэдэв бол архины хамаарлын анхан шатны оншилгоо буюу кейж асуумжийн тухай ярих болно. За энэхүү кейж асуумжаар бол энгийн иргэд за хүн тухайн архины хамааралтай хүн эсвэл гэр бүлийнхэн нь энэ кейж асуумжаар тухайн хүний архины хамааралтай байна уугүй юу гэдгийг анхан түвшинд нь бол онцлох боломжтой байгаа. За ер нь архины хамаарлыг ер нь одоо шалгаж оншилж байгаа Монголд хамгийн их түгээмэл хэрэгжилж байгаа яг энэ онцлогооны аргууд бол аудит болон Мичиганы гэсэн хоёр асуумжууд бол байгаа. Энийг бол яг мэргэжлийн хүмүүс, за наркологийн эмчнэр, эсвэл сэтгэл зүйчнэр бол ашиглаж байгаа. За яг хараа яг энгийн одоо яг тухайн хүн өөрийгөө шалгамаар байгаа үед бол энэ кейж асуумжийг бол өргөн ашигладаг байгаа. За тэгэхдээ кейж асуумж маань ерөнхийдөө бол нэг 70-80% таа бол гардаг байгаа. За тэгэхээр яг одоо яг асуумжуудаас яг яриад бас явъя. Нэгдүгээр асуумж нь та уух байдлаа багасгах хэрэгтэй гэж хизээ нэгэн цагт бодож байсан уу? За энэ асуумжийг та асуух нь шүү дээ, тий. Ямар нэгэн байдлаар та уух байдлаа багасгах хэрэгтэй гэж та бодож байсан уу? За энийг яг ингээд зүгээр яг уусны дараа ч юм уу, тий, эсвэл ямар нэгэн уугаад пакт гаргасан ажил дээрээ юм уу, эсвэл өөрөө хэрэгтэй юм одоо өөрөө одоо эд хөрөнгийг юм уу, ямар нэг хэрэгтэй зүйлээ алдсан, алга болгосон, эсвэл хэн нэгний өмнө эвгүй байдалд орсон гэх мэтчлэн яг уусны дараа за би ер нь л арай л их уугаад байна уу да. За ер нь одоо уугаад байгаагаа нэг багасгах хэрэгтэй юм биш үү гэж та хэрвээ дотроо нэг удаа бодсноо те хизээ нэг өдөр та ямар нэгэн байдлаар дотроо ингэж бодож байсан уу нэг удаа нэгээс дээш удаа тийм ээ. За яг хөө гэрийнхэн чинь таныг багасгах хэрэгтэй гэж одоо тухайн хүмүүс хэлдэг гэж магадгүй ба. Гэтэ эхлээд та өөрөө за би арай л их уугаад байна уу да. Одоо ер нь уугаа ер нь багасгая эсвэл за арх уугаад за архаа ер нь болоод пи болгоё гэдэг ч юм уу те. За эсвэл за ажлын өдрүүдээр уугаа болоо зөвхөн амралтын өдрөөр л ер нь ууя. За нэг хагас өдөр л ууя. За нэг 7 хоногт нэг л уудаг болъё гэдэг ч юм уу ингээд яг юм уух байдал дээр багасгах хэрэгтэй гэж та хэрвээ бодож байсан бол та энэ дэр хэрвээ та тим гэж бол хариулах нь тийм ээ. За тэгвэл дараагийн асуумж бол таныг ууж байна гэж хүмүүс шүүмжлэхэд таны дургу хүрдэг байсан уу? Өөрөөр хэлэх юм бол үгүй арай л их уугаад байгаа юм биш үү? Ууха болооч ээ. Арай хэтрээд байгаа юм биш үү? Чи ер нь ойрд уугаад байгаа харагдаад биш үү? Багасгуул яасан юм? Гэх мэтчлэн хүмүүс ингээ нөгөө таны яг энэ ууж байгаа талаар хэлэх үед таны ингээ дотор нэг юм дургуутсал, зэвүүцэл ямар ядаргаатай юм. Би мэдчихэл байгаа штэ гэж яг тань тийм бодол санаа яг төрж исэн үү? Таны яг юм дургу үрж исэн үү? Таны ууж байгаа талаар л хүмүүс хэлэх үед таны игдүүцэл төрөөд байна уу? Уур хурж байсан уу? За хэрвээ яг тийм гэж байгаа болвол та бас яг энэ хэрвээ тийм одоо тий дургу үрж исэн бол та тийм байх нь. Тийм гэж та хэлэх нь тийм ээ. За тэгэхээр эхнийх нь би юу асуулаа? Санаж байна уу? Эхнийх нь бол яг хизээ нэг өдөр за би ер нь ууха багасаа гэж бодож ирсэн үү? Хоёрт нь таныг ууж байна гэж хүмүүс шүмжлэхэд таны дургу үрдэг байсан уу? За тэгвэл 3 дугаар асуулт нь. За одоо та хэдэн удаад нь тийм гэж хариулсан байна? За тэгвэл одоо 3 дахь асуулт нь. Та ууж байгаадаа өөрийгөө буруутгаж байсан уу? Өөрөөр хэлэх юм бол би яах гэж уувдаа? Би уг нь зүгээр л нэг халаал болоо гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь ингээ бүр согтцсон байх юм аа. Зүгээр л ингээд нэг найз нартайгаа нэг уугаал нэг 2 пив уугаал болоо гэж бодсон шүү дээ. Тэг яагаад ингэж уугаад байна? Юу болчихваа гэж та өөрийгөө уусандаа та буруутгаж байсан уу? Хэрвээ та нэг удаа юм уу нэгээс дээш удаа та хэрэг өөрийгөө таны дотор яах гэж энэ хар усыг балгавда, яах гэж би уувда, яах гэж тэр би багита тааралдва. Яах гэж би тийшээгээ очивдоо гэж та өөрийгөө хэрвээ уусандаа тэр уулзсан хүмүүстэйгээ та өөрийгөө буруутгаж байгаа болвол та энэ дээр тим гэж хэлэх нь. За тэгвэл дараагийн хамгийн сүүлийн асуулт маань. За шараа архиар тайлж байсан уу? Өөрөөр хэлэх юм бол маргааш өглөөнд босоод хамгийн түрүүнд хийж байгаа зүйл архи ууж шараа тайлах. гадаа ингээд шаардсан үед бол гар маш одоо тий гар чичирнэ.
За тэгээд ерөөсөө ингээ юм бодож чадахгүй хүүтэн ус цовн дотор ингээд бүр бачимд нь шаардах чи өөр хэцүү шүү дээ тийм ээ. Тэгвэл тэр шарыг архиар тайлж байсан уу? За та хэдэн удаа та яг өөрийнхөө энэ дөрвөн асуултанд та тийм гэж хариулсан бэ? Тэр яг энэ дөрвөн асуултууд маань ер нь бол яг архины хамааралтай хүнд нэн тэргүнд илэрдэг энэ дөрвөн шинж кейс шинж асуултууд байгаа. Хэрвээ та 2-оос дээш тимээ гэж хариулсан бол та архины хамааралтай байх магадлалтай маш өндөр магадлалтай хань. Харин 3-аас дээш 3 эсвэл 4 удаа тимээ гэсэн бол та архины хамааралтай болчихжээ. За тэгэхээр та илүү яг тим л гэж та хариулж байгаа болвол та дараагийн тэр мэрэгжлийн хүн дээр нь очоод та аудитын тест дээр юм уу, онцлогоогоор юм уу эсвэл Мичиганы асуумжаар та яг архины хамааралтай болчихсон байгаад аль үе шатанд нь яваа юм бэ гэдгийг онцлуулах нь чухал ахна. Яагаад энэ онцлогооны тухай яриад байна гэхээр бид нар өмнөх лайвууд дээр болон подкастууд дээр олон удаа хэлж байгаа зүйл архины хамаарлыг даймжруулдаг гол хүчин зүйл бол үгүйсгэл буюу би архичин бишээ гэж нөгөө өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулдаг, өөрөөсөө илүү удаг хүнтэй харьцуулаад би гайгүй удаг штэ. Тэр багийг бодвол би гайгүй штэ. Би ажиллаа хийгээд байна штэ. Би болоод байна штэ. Би агсан тайхгүй байгаа үстэй гэх мэтчлэн яг өөрийнхөө боддоор ууж байгаа байдлаа өөрхийн нэг хүмүүстэй харьцуулаад өөрийгөө ийм архины хамааралтай болж байгаагаа эсвэл хэтрүүлэн их хэмжээгээр хэрэглэж байгаагаа яг таны ууж байгаа байдал чинь таны эрүүл мэнд, таны ажилд эсвэл таны гэр бүлд сөргөөр нөлөөлж байгааг та бууруулж, багасгаж харж байгаа чинь бид нар үгүйсгэл гэж хэлээд байгаа. Тэгэхээр яг энэ үгүйсгэлээрээ бид нар яг өөрийгөө халахлаад бодит үнэнг олж харахгүй байгаа учраас энэхүү оншилгоо асуумжууд нь яг үнэхээр би архины хамааралтай болсон юм уу, үгүй юм уу гэдгийг та яг энэ кэж асуумжаар хэрвээ та шалгаад хэрвээ тийм гэж гарч байгаа бол та дараагийн төвшний та яг энэ мэрэгжлийн хүн дээр очиж та онцлуулах хэрэгтэй байх нэ. Тэр аливаа юм бол яг зөв онцлуулснаар онцлогоогоо бид нар яг хийлгээд яг үнэхээр би архины хамааралтай болсон юм уу, болоогүй юм уу гэдгийг би мэдснээр дараагийн арга хэмжээнүүдийг авна. За тэгэхээр та яг үнэхээр яг энэ асуумжууд танд байна уу үгүй юу гэдгийг та өөртөө шударгаар та хариулаарай. За тэгээ та өөрийнхөө ирээдүйн төлөө болоод гэр бүлийнхээ төлөө та дараагийн өөртөө хэрэгтэй тусламжтай алхмуудыг та хийгээд яваарай.